Өдрийн мэнд хүүхдүүдийг агуулга дэмжих хичээл нэгийг танилцуулъя. За асуултыг уншаад үзэхэд ер нь чи та өглөөний цайндаа хэдий хэмжээний усыг хэрэглэсэн бэ? За шууд ус мөдөл нь одоо чиний хэрэглэж байгаа одоо хүнсний бүтээгдэхүүнийг бий болгох гэд хэдий хэмжээний ус зарцуулагдсан байх вэ гэдэг бид нэр хоёр сонголтоор бодж үзэх гэдэг байна. Яагаад гэвэл ус маань өөрөө одоо шууд хэрэглэх уснаас гадна дам зарцуулагдах ус гэж байдаг байна. За тэгэхээр бүгдээрээ энэ тухай графикаас харахад тэгэхдээ өглөөний цайндаа бид нар ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн бэ гэдгээ сонголт хийгээд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг одоо бий болоход хэдий хэмжээний ус зарцуулагдсан байдгийг тооцоолж байгаа бид нар нэг өдрийн хугацаанд угвал нэг өглөөний цайндаа хэдий хэмжээний ус хэрэглэсэн бэ гэдгийг тооцоолох боломжтой байна. Тэгэхээр энд байгаа графикийг ашиглаад бүх хүүхдүүд дор бүрнээ өөрсдийнхөө өглөөний цайнд одоо хэрэглэсэн усныхаа тооцооллыг хийгээрэй. Энэ удаагийн хичээл маань усан мандлын бүрэлдэхүүн гэсэн сэдвийг судалнаа. За тэгвэл усан мандал гэж юу хэлдэг юм бэ гэхээр дэлхий дээр байгаа бүх усыг одоо нийлүүлээд усны мандал гэж тооцдог. Тэгэхээр манай гариг бол одоо устаа гэдгээрээ бусад гаригуудаас онцлогтой байдаг. За дэлхий дээрх нийт усны хэмжээ нь 1.5 тэрбум км куб. Тэгэхээр энэ хэмжээний усыг бүхэлд нь нийлүүлээд усан мандал гэж нэрлэдэг байна. За усан мандлын бүрэлдэхүүнд ямар төрлийн уснууд орох вэ гэхээр мэдээж манай дэлхийн усыг 100% аваад үзэх юм бол энэ усны маань 97.5% нь болохоор далайн тэнгисийн ус байдаг. Үлдсэн 2.5% нь болохоор цэвэр ус байх гэдэг. Тэгэхээр мэдээж одоо хүмүүст одоо цэвэр усыг бол ундандаа хэрэгэлдэг. За тэгвэл цэвэр усыгаа бид дахиад 100% гэдээ аваад үзэх юм бол энэ 100% маань 68.7% нь болохоор мөстөл мөнгө цас байх гэдэг нь шүү дээ. За мөсөн бүрхөвч байх нь. За ингээд үлдсэн 30.1% нь болохоор газар доорх ус. За тэгээд гадаргын болон агаар мандлын ус болохоор 0.4%-ийг бол бүрдүүлдэг юм байна. За тэгээ одоо бүгдээрээ энэ дахиад энэ гадаргын болон агаар мандлын усыг одоо ингээд энэ 0.4%-га дахиад 100% гээд ингээд задлаад аваад үзэх юм бол энэ одоо цэнгэг устай нуур болохоор нийт усны маань 67.4%-ийг нь цэнгэг устай нуур эзэлдэг юм байна. Хөрсний чиг 12.2%-ийг нь агаар мандлын чиг 0.5%-ийг бусад их үүсрүүд 8.5%, гол мөр нь 1.3%-ийг ургамал амьтанд одоо агуулгаж байгаа ус болохоор 0.8%-ийг бол эзэлдэг юм байна. Тэгэхээр одоо бид нар ингээд дэлхийн нийт гадаргын 71%-ийг ингээд ус эзэлдэг их хэмжээний устай гэж бид нар одоо тооцоолж боддог ч гэсэн яг нөгөө одоо хэрэгтэй байгаа цэвэр усны маань хэмжээ бол ийм бага байдаг гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй байна. Тэгээд бид нар цэвэр усыг бид нар одоо цэнхэр алт гэж нэрлэдэг учраас хайрлаж гамнаж хэрэглэх нь бол зайлшгүй байж таарах нэ. За байгаль дээр байгаа ус маань өөрөө хатуу хэлбэрээр оршуулдаг. За энэ болохоор одоо цаас мөс байх гэдэг нь. За дээр нь хийн төлөвт оршдог. Энэ болохоор агаар агуулгаж байгаа усны уур байх нь. За 3 дахь шингэн төлөвт оршдог гэсэн. Ийм 3 төлөвт бол байгаль дээр байгаа ус маань өөрөө оршдог байх нь. За тэгвэл ус өөрөө хатуу төлөвөөс шингэн төлөвөөс уурын төлөв рүү шилжихдээ тодорхой хэмжээнээс өөрөөсөө дулааныг ялгаруулж өгвөл дулааныг зарцуулж байдаг байна. За ус одоо мөс хайлаад тиграас болохоор ус болж хувирдаг. За ус өөрөө 100 градус буцалснараа усны уур болж өгдөг. Тэгэхээр мөс ус болж байгаа үйл явцыг бид нар хайлах гэж хэлнэ. За ус уур болж байгаа хэлбэрийг бид нар уурсаж явагдах юм. За тэгвэл ингэж явагдахаас гадна буцаад одоо эргэлт маань буцах нь. Тэгэхээр усны уур конденсац орохоор өтгөрөөд шингэн төлөвт шилжээд үүнийг бид нар ус эргээд ус хөлдөхөөрөө тиграас ороод ирэхээр буцаад мөс олдог байна. Тэгэхээр мөс бол одоо халсны үр дүнд хийн төлөвт шилжих нь байна. За эргээд хий болохоор одоо хөргөсний үр дүн дээр болохоор хатуу төлөвт бол шилждэг байна. За эндээс бүгдээрээ харж байгаад саяны өгсөн өгөгдөл дээр үндэслээд за энэ одоо цэгийн оронд ямар
тийм одоо үйл явцууд байж болох вэ гэдгийг тодорхойлж бичээрэй. За өөрийн бичснийгээ одоо тийм ээ одоо энэ дээр өмнөх слайдн дээр гарсантаа тохируулаад зөв буруу байгаа гэдэл дүгнэлт хийж явах нь байна. За дэлхийд дээр тийм ээ одоо жилд ойролцоогоор 1.4 тэрбум км³ ус бол тийм ээ тэгээд эргэлтэнд орж байдаг. За тэгэхээр энэ их усыг тийм ээ одоо юу хөдөлгөх юм бэ? Яагаад энэ ус ингэж эргэлтэнд орж байгаа юм бэ гэхээр үнийг ингэдэг хөдөлгөж гол хүчин зүйл нь болохоор нарны цацрагийн энерги багах гэдэг нь. За энэ нарны цэцгийн энерги маань өөрөө тийм ээ одоо усны төлөвийг тийм ээ одоо байнгын эргэлтэнд оруулж өөрчлөлтөнд оруулж байдаг. За энэ үйл явцын үр дүн тийм ээ одоо ус уурчдаг бахны, за дээр нь конденсатд ордог, за дээр нь тийм ээ одоо хөлддөг бахны, буцаад хайлдаг бахны. Тэгэхээр эдгээр үйл явц маань өөрөө энэ нарны цэцгийн энерги үр дүндэл нэг төлөвөөс нөгөө төлөвтөө шилждэг. За ингээд мөс дулааныг өөртөө шингээх үедээ тийм ээ одоо хайлдаг. За ингээд эргээд тийм ээ одоо мөс болон цас тийм ээ одоо өөрөөсөө тийм ээ хатад ус шингэн төлөвт ширжихтэй тийм ээ одоо усыг ууршуулад хийн төлөвт шилждэг. За ингээд дулаан ялгарх үед ус бол хөлдөж мөс болдог. За усны уург бол конденсатд ороод үйл үүсгдэг. Энэ үүлнээс бол хурд хунс ордог байна. Ус ингээд нэг төлөвөөс нөгөө төлөвт тийм ээ одоо ингээд шилжихтэй тийм ээ одоо тогтмол одоо бол байж бол чаддаггүй байна. За татахгүй бол усыг бол газар дээр хөдлөдөг. Гадаргуу дээр тийм ээ одоо ус маань өөрөө дээшээ доошоо шилжихээс гадна тийм ээ одоо газрын налууг дагаад бол усаж байдаг байна. За ус бол гадаргуу дор устдагс тийм ээ одоо булаг руу орж газар дээгүүр тийм ээ одоо гарч одоо ингэж аялын тийм ээ одоо замыг одоо үргэлжлүүлдэг байна. Тэгэхээр ус маань өөрөө хур борооны ус тийм ээ одоо газрын хөвс рүү нэвчээд за газрын гүний усыг бүдүүрээс гадна гадар дээгүүр усаад за гол мөрний усыг бол нэмэгдүүлэх боломжтой байдаг байна. За бүгдээрээ тийм ээ энд байгаа линкэн дээр дараад тийм ээ одоо Mozambique-с бид нар тийм ээ байгаль дах усны эргэлтийг бол тийм ээ одоо харах бүрэн боломжтой байдаг. За ингээд зураг нь слайдаар харахаар за мэдээж далайн тэнгис гол мөрөн тийм ээ одоо хуурай газрын дээр байдаг гол мөрний ус маань өөрөө нарны цэцгийн үр дүнд одоо тийм ээ халж ууршилж явагддаг. За энэ ууршилж явагдсны үр дүнд тийм ээ агаараас тийм ээ усны уур маань конденсатд орсноор за ингээд өтгөж бол үйл үүсдэг байна. За үйл тодорхой өндөр товч тийм ээ одоо үүлэн дагуулгаж чигийн хэмжээ тодорхой одоо хэмжээнд хүрэнгүүт одоо үүлнээс бол хурд хунс бол буудаг. За энэ эргээд энэ унсан хурд хунс маань өөрөө гол мөрний ус за тэгээд газрын гүний ус за ингээд ер нь далай тэнгис гэсэн энэ усныг тийм тодорхой хэмжээгээр тэтгэхээс гадна эргээд буцаад энэ үйл явц маань дахин давтагддаг. Энэ явж байгаа энэ үйл явцыг бид нэр газар тийм үү байгаль дах усны эргэлт гэж тодорхойдог байна. За тэгэхээр энэ мэдээж байгаль дах усны эргэлт маань тий одоо явагдах хугацаа бол харилцан адилгүй бол ялгаатай байдаг. За тэгэхээр та нар энэ Mozambique дээр байгаа бие даах дасгал даалгавруудыг тийм үү одоо бие даах хичээлийг бүрэн судалсныхаа дараагаар за энд өгөгдсөн 4 даалгаврыг бол ажиллаарай. За асуулт төрөв тус бүрийг бол тийм ээ бичсэн байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань энэ дээр байгаа тийм ээ зургийг бол чеклж скриншот хийж авч байгаа. За тэгээд асуултуудынхаа хартал дээр зөв буруу дээр нь болохоор тийм ингээд чеклээд явж болно. За ингээд нийтдээ 4 даалгаврыг ажиллах нь байна. За ингээд энэ удаагийн хичээлийг сонирхсан хүүхдүүдэд баярлалаа.